Сайн байцгаана уу хүүхдүүд ээ. Өнөөдөр багш нь дуу хөгжмийн хичээл орно. Хичээлдээ төвтэй оролцоорой. За өнөөдрийн хичээлээр хөгжмийн ишиг ба ишгийн эрен гэсэн хичээл үүснэ. Хөгжмийн ишгийн дүрс илэрхийлэл, тоон илэрхийлэл, үсэг илэрхийлэл гэсэн хэсэгт басан байна. Бүгдийг өнөөдрийн хичээлийн хөгжмийн ишиг ба эрен гэсэн нэртэй. За хөгжмийн ишиг бол хөгжмийг хэлний хамгийн гол хэрэглүү юм. Хөгжмийн ишгүүдийг үсгээр тэмдэглэхээс гадна тоогоор бас үсгээр тэмдэглэхийг мэднэ. Анхааралтай өгдөг. За хөгжмийн ишиг хэдэн төрөлд хуваасан бэ? Илэрхийлэл, тоон илэрхийлэл, үсэг илэрхийлэл гэсэн 3 хэсэгт хуваасан. За энэ хөгжмийн ишгээ зааж өгдөг. Төгс илэрхийлэл гэж ямар илэрхийлэл бэлдэн бэ? Төгс илэрхийлэл. За бүрэнхий дээр ямар хэлбэрийн дүрс гарч ирж байна? Бүрэнхий 100 хэлбэрийн дүрс гарч ирж байна тийм үү? Ноо сайн чиглэлаарай. Дараагийн дүрс дээр задлан бүрэнхий 100 хэлбэртэй. За хажуу талаа юу тавиа? Иштэй байна тийм үү? Иштэй байна. Энэ хоёр хоорондоо ялгаатай байна уу? Ялгаатай байна шүү дээ. Нэг нь болохоор дугуй бүрэнхий, нөгөөх нь болохоор дугуй бүрэнхий мөртлөө хажуудаа иштэй байх. За дараагийн дүрс илэрхийлэл харъя. За дараагийн дүрс илэрхийлэл ямар байх вэ? Нөгөө хоёр дүрс илэрхийллийг бодвол бүрэнхий нь ямар байна? Будсан байна тийм ээ? Иштэй. Тэгвэл энэ дүрс илэрхийлэл юутай жоохон төстэй вэ? Хаснуудтай төстэй байна шүү дээ. Хаснууд дөрвнот хоёрын ялгаа юунд байна? Нэг нь бүрэнхий будагдсан, нэг нь болохоор будаагүй байна. За дараагийн дүрс илэрхийлэл харъя. За бүрэнхий нь будсан гарч ирж байна. За бас иштэй байх. За хаатай юутай байна? Цацлаг гэж хэлдэг. Энэ байна. Цацлаг. За дараагийн дүрс илэрхийлэл харъя. За бүрэнхий хар байна. За бүрэнхий хар мөртлөө иштэй. Ишний алтаргийн цацал хэд вэ? 2 цацлагтай юм биш үү тийм ээ? За эдгээр маань тодорхой хэмжээний өөрсдийн бас нэртэй байна. За нэрийг бичсэн. За тэгвэл эхний дүрс хэлбэр маань бүтэн нот байх тийм ээ. Дараагийнх нь хагас нот. Бүтэн нот, хагас нот хоёр хоорондоо ялгаатай байна уу? Ялгаатай байна шүү дээ. Ямар ялгаатай? Нэг нь болохоор дугуй хагас нот нь болохоор дугуй мөртөө хажуудаа иштэй байх. Иштэй байна тийм ээ. За дараагийнх нь дөрвт нот. Дөрвт нот маань ямар байна? За сайн ажиглаарай. Дөрвт нот маань бүрэнхий дугуй дүрстэй. Дугуй дүрс маань будсан байна тийм ээ. Тэгээ хажуудаа юу тавиа? Иштэй тийм ээ. За тэгвэл энэ дөрвт нот маань хагас нот, бүтэн нот хоёроосоо юугаар ялгаатай байна?
Бөөрийн нууцсан учраас нүгээр ялгаатай байх шүү дээ, тийм ээ. За дараагийн нот 8 нот байна. За 8 нот маань дөрөв нот, хагас нот, дөрвөн нотносоо юугаар ялгаатай вэ? Адилхан дөрөв ноттой адилхан бөөрийн бит үзүүр будагдсан мөртлөө иштэй хамгийн гол нь ар талаа юм заслагтай байна. Тэрүүгээр ялгаатай шүү. За тэгвэл дараагийн нот 16 нот байна. За 16 нот байна. Засаг нь хэд болоод ирсэн байна? 2 болоод ирсэн байна. 8 ноттой адилхан мөртлөө нэг засагаараа арай илүү байна. Тийм ээ, нэг засагтай. Тэгвэл ингээ 2 засагтай болоод ирэхээр 8 болоод нэг засагтай болоод ирэхээр 2 засагтай болохоор 16 болоод нэг засагтай болохоор 8 болоод 4 хагас бүтэн гэсэн төс илэрхийллийг нэр. За дараагийн илэрхийлэл. Үгэн илэрхийлэл гэж орж байна. Бас нэг шинэ орж ирж байгаа. Шинэ илэрхийлэл орж ирж байгаа. За энэ үгэн илэрхийлэл гэдэг нь юу гэж байгаа юм бэ? Үндсэн нөгөө долоо илэрхийлэл нь нийлээд байгаа. Үгэн илэрхийлэл гэж хэлдэг. За тэгвэл эхний илэрхийллийн үгэн илэрхийлэл нь юу? До, ре, ми, фа, соль, ля, си гэсэн үгэн илэрхийлэл байна. Үндсэн долоо гишг байна. Тийм ээ? Долоо гишгийн нэрний нэртэй. Ийм нэртэй юм байна. Тийм ээ? За дараагийн илэрхийллийг ажиглая. За үсгэн илэрхийлэл гэж явж байна. Үсгэн илэрхийлэл. За энэ өмнө бидний ямар хоёр илэрхийлэл үзлээ? Төрсөн илэрхийлэл, үгэн илэрхийлэл гэсэн хоёр үзлээ. За тэгвэл одоо үсгэн илэрхийлэл, үсэг илэрхийлэл гэдэг. За си, ди, э, жи, ви гэсэн үндсэн долоон иршиг минь латин үсэг гэж тэмдэглэдэг байна. Үндсэн долоон иршиг. За дараагийн илэрхийлэл. Тоон илэрхийлэл гэж орж байна. За тэгвэл одоо яах нь? Нэгээс 7 хүртэх нөгөө үндсэн 7 нотыг чинь ингээд тоон илэрхийлэлд оруулж байна. Тийм ба? Тоон илэрхийлэл. 1, 2, 3, 4, 5, 6, 7 гэсэн илэрхийлэл гарч ирж байна. За одоо энэ бүгдийг нийлүүлээд ямар илэрхийллүүд гарч ирэх нь бүгдээ харцгаая. За бидний нэг түрүүний үзсэн үсэг тоон илэрхийлэлд оруулж бичвэл ямар байх вэ гэж байна. Нөгөө бидний түрүүний үзсэн тоон илэрхийлэл, үсгэн илэрхийлэл, үгэн илэрхийлэл гэдэг чинь гарч ирж байна, тийм ээ. За тэгвэл одоо энэс до гişгийг си үсгээр тэмдэглээ. До гişг маань хэдвэр өргөдөр байх нь нэгийн тоогоор тэмдэглээ, тийм ээ. За ре гişгийг и үсгээр тэмдэглээ. Ре гişг маань хэдийн тоогоор тэмдэглэх нь 2-ын тоон дээр байна. За ми гişг маань э гэсэн үсгэн дээр тэмдэглэгдээд 3-ын тоогоор тэмдэглэх, тийм ээ. Дава гişг маань э гэсэн үсгэн дээр тэмдэглэгдээд 4-ийн тоон дээр тоогоор тэмдэглэдэг байна. За соль гişгийг жи үсгээр тэмдэглээд 5-ын тоогоор тэмдэглэдэг байна. За ля гişг маань э үсгээр тэмдэглээд
тоогоор тэмдэглэдэг байна. За C ихжиг маань V үсгээр тэмдэглэхдээ долоогийн тоогоор тэмдэглэдэг. За бүгдийн ихжиг буюу хөгжмийн одоо илэрхийлэл гэдэг маань энийг хэлдэг байна шүү дээ. За ихжгийн ирэм гэж юу юм бэ? Сая одоо бид нөгөө дүрс илэрхийлэл, тоон илэрхийлэл, үсгэн илэрхийлэл, өвгөн илэрхийлэлд орсон шүү дээ. За тэгвэл одоо нөгөө сая орсон илэрхийллүүдээ ирэмбээр нь янгаж ихжгийн ирэм гэж юу хэлдэг? Ихжгийн хөгжмийн ихжгийн ирэмбийг хүргье. За ажиглаарай. Энэ ямар илэрхийлэл гарч ирж байна? Өвгөн илэрхийлэл нь гарч ирж байна, тийм ээ. За дараад нь тоон илэрхийлэл гарч ирж байна, тийм ээ. Тоон илэрхийллийг дараалан ром тоогоор илэрхийлж гарч ирсэн байна. Ром тоогоор ингэж ирж байна шүү дээ. За дараагийн илэрхийллийг харъя. За дараагийн илэрхийлэл нь үсгэн илэрхийлэл гарч ирж байна, тийм ээ. Үсгэн илэрхийлэл гарч ирж байна. За одоо би та нараас асуух. Та хэдвэр өргөвэй? Ажиг маань хэдвэр өргөвлээ? Хэдийн тоогоор тэмдэглэх вүлээ? Дөрвийн тоогоор тэмдэглэнэ. Ямар үсгээр тэмдэглэх вүлээ? F үсгээр тэмдэглэх нь, тийм ээ. Red хэдийн тоогоор тэмдэглэх вүлээ? Ренот маань 2-ын тоогоор буюу ром тоогоор 2 гэсэн ром тоогоор тэмдэглээд ямар үсгээр тэмдэглэж байна? D үсгээр тэмдэглэж байна. За я хэдгээр өргөвлээ? 6 дугаар өргөв шүү дээ. Тэгвэл 6 дугаар өргөндөө үсгэн тэмдэглэлийн илэрхийлэлд оруулах нь бол яануудыг ямар үсгээр тэмдэглэж байна? A үсгээр тэмдэглэж байна. За их мэдчихсэн минь үү? Одоо ингээд бүгдээрээ ихжгийн ирэмбүүдийг өөрснөө чийж аваарай. За энэхүү даастыг юу гэж нэрлэх вэ гэхээр өрг гэж нэрлэнэ. Өрг гэж юу юм бэ? Өргийг ром тоогоор тэмдэглэдэг гэж байна. За тэгэхээр өрг гэдэг нь яах вэ? Энэ ром тоогоор тэмдэглэсэн юу гэж хэлдэг гэж байна? Өрг гэдэг шүү дээ. Өрг гэж байна. За тэгвэл 1-р, 2-р, 3-р, 4, 5, 6, 7-р гэж байна. За одоо бүгдээрээ дараагийн гарч ирлээ. 1-р яаж 1-р дээр ямар нот байна? 2 дээр ямар нот байна гэдгийг харъя. За 1-р дээр ямар шиг байдаг вэ? О шиг, тийм. За 2-р дээр мөн байна. За 3-р дээр ми 4-р дээр фа 5-р соль 6-р ля 7-р си гэсэн шиг байна. За өрг гэж юу хэлдэг вэ нөхдөд? Өрг гэдэг маань энэ уртын хоонуудыг хэлхнэ шүү дээ. Тоомор ром тоогоор ингэж үтснийг хэлж болж байна. Уртлаа ингээд яг ингээд нөгөө тооны цифрийг бичснийг ингэж хэлж болж байна. Өрг гэдэг маань ерөөсөө цифрийг бичсэн буюу ром тоогоор бичсний тоог л өрг гэж нэрлэдэг шүү. Сайн байна. За өнөөдрийнхөө хичээлийг баасан нэгэн шинэ үзэж өгөө гэдэгтэй. Нацаг доржийн үг, Батболдын ая, том ахын аялал. За баасан дууных нь үгийг уншдаг.
дээ. Хамтдаа бүгдээрээ танин мэдье. Нэгдүгээр тактик хэсэг. Аливаа найзууд минь үргэлжтэйгээ яваарай. Адал явдалтай аялалд гарцгаая. За одооны 2 дугаар. Эрвэс тахих зээг мазаалаатай. Янгар хавтаг бүхэн гөрөөстэй. Хайран хамгаалъя өсгөн өрзөөлье. Хамтдаа бүгдээрээ танин мэдье. За дахиж ля 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 ля. За 2 дугаар удгийн дахил 1 дугаар удгийн дахил өөр байноос ажиллаарай. Өөр байна тийм ээ. 2 дугаар удгийн дахил дээр ля ля гэж аялна шүү. За 3 дугаар удаг. Уян хангаан булаг шантай. Гойвхээр нутаа баян бүттэй. Хайрлан хамгаалъя хадгаж үдээ. Хамтдаа бүгдээрээ танин мэдье. Аливаа найзууд минь үргэлжтэй яваарай. Адал явдалтай аялал гарцгаая. За 2 дугаар удгийн дахил 1 дугаар удгийн дахил адилхан байна. Саарай. За бүгдээрээ дэвтэртээ минь дууныхаа үгийг бичээрэй. За тэгээд дугаас за өнөөдрийн хичээлээр бид хөгжмийн ямар илэрхийлэл үүссэн бэ хүүхдүүдээ? Өөрсдийн илэрхийлэл, үгний илэрхийлэл, тоон илэрхийлэл, үсгэн илэрхийлэл гэсэн ийм 4 илэрхийлэлийг үүссэн тийм ээ. Эцгийн 90 гэж юу вэ? Хаалан үндсэн 7 гиштний дарааллыг эрен гэж хэлнэ шүү дээ тийм ээ. Өрөг гэж юу вэ хүүхдүүдээ? Өрөг гэдэг нь тоон
тоогоор хэмжүүлээд тоон цэдрийг өгнө. Өргөж 1 дөрөв, 2 дөрөв, 3 дөрөв, 4 дөрөв, 5 дөрөв, 6 дөрөв, 7 дөрөв. Үндсэн 7 шигийн байрлалыг тоогоор илэрхийлэх үг бичлэнэ. За гэрийн даалгавар ноот бичлэг дээр анализ хийж дүрс өсөг тоон илэрхийлэлд оруулаад бичээд агшилгаа явуулаа. Хичээл дэвтэгтээ оролцсон хүүхдүүдтэй баярлалаа. 4-ний 2, 4-ний 3, 4 таг хэмнэлээр бичиж сурцгаая.